Монголд байгаа гэрээхэндээ баг сага юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Хүүе. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 хоног бүрийн 5 гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүүе тийм үү? Тэднийх дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөрвүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөн гэж санаа зовлтгоо. Монголдоо бас хөрвөлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээс нь ачаагаа MN Post Cargo-гоор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны B1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99. Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варата чуулган ардалт 2 давхар сар ловс байт юм бэлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрэй MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ, баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч Эрүүл бууз. Хинбэ? Сайн байна уу? Эрүүл буузны хүргэлтээс явж байна. Бууза, минь дөө хаалгаан дурсан баха. Андуур өгөө ихчээ. Танай хүү Солонгосоос захиалга өгсөн байна. Хүү манай хүү юу? Тэгж бас болд юм уу? Тэгэлгүй яах вэ? За энд үхрийн махтай сүултээ бууз, бас сүулгүй бууз, мөн хоньны махан бууз шинээрээ байгаа шүү. Эрүүл буузыг сонгосонд баярлалаа. За баярлалаа. Алс хотын Солонгосоос Монголд байгаа хайртай дотны хүмүүстэй амттай чанартай бууз захиалга боломжтой боллоо. Та Facebook-ийн хайлт хэсэг дээр эрүүл бууз гэж бичээд чатаар захиалга өгөөрэй. Мөн 9985 33 тэг 3 дугаард өгч болно. Тэрийн чанартай гэрийн амттай эрүүл бууз. Солонгост ажиллаж амьдарч байгаа та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр 2021 оны 2 сарын 4-ний өдөр пүрэв гараг байгаа. Солонгос улсын нийслэл зөвлөлтөд 12 цаг 16 минут болж байна. За анхаа болон сонсогчдын цагтлаар бэлтгэдэг монголчууд солонгос нэвтрүүлэг маань их үе хэлж байна. Нэвтрүүлгийн шууд эфир төлөөлөгч Чимбат болон хөтлөгч Чанцал Дулаамнаар ажиллаж байна. За өнөөдөр бид асуулт хариултын анхаа тэмцээн нэрхлүүлгээс гадна за бид бие дургүй юу гэсэн сэдвээр ярилцахаар бэлдсэн байна. Та бүхэн нэвтрүүлгийн шууд утас болох T 70 46 41 1941 гэсэн дугаар руу холбогдоод за асуултан дээр болон сэдвээр жилээ ярилцаарай гэж үсэ. За өдрийн мэнд хүргэж юм байхаа. За сонсогчдоо олон чанцаатай өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр нэвтрүүлэг маань асуулт хариулт агаагаар эхэлдэг байгаа. Тэгэхээр эхлээд шууд асуултаа танилцуулаад эхлэе тийм. За тэгэхээр эхний асуултын хувьд солонгосчууд за гадаад хүнтэй муудалцахад муудлах зүйл гарвал юу гэж одоо зөв үлдэг вэ? Гадаадад за юм биш үү? Солонгосчууд гадаад хүнтэй гадаадад муудалцах зүйл гарвал шууд холд зүхтаа гэж зөвлөдгөө. Харин бид яах вэ гэсэн ийм асуулт байна. За тэгэхээр солонгосчууд гадаад хүнтэй гадаадад муудалцах зүйл гарвал шууд холд зүхтаа гэж зөвлөдгөө. Харин бид яах вэ гэсэн эхний асуултыг та бүхэнд тавьж байна. Та бүхэн хариултыг Тэг 7641 1941 дугаар руу болон за комментароос илгээх боломжтой байгаа. Солонгосчууд бол гадаадад одоо Америкчууд юм очичоод гадаад хүнтэй муудалцах гадах юм шууд зүхтчтэй байхад шүү дээ. Би энэ бас тэгж зөвлөдөг юм байна. За тэгэхээр бид бас яах вэ гэсэн бэ? Манайха яах юм бол. За тэгэхээр та бүхэн зөв хариултыг мэдчихэвэл эсвэл бас зөв гэж бодсон хариултаа Тэг 7641 1941 дугаар руу залгаад хэлэх болон за комментар илгээх боломжтой байна. За Түшигч Алаа маань хай гэсэн байна. Инх Батар Инх Төр Батбаяр маань өдрийн минь гэсэн байна. Докана Сүрийн маань дуугүй өнгөр гэсэн байна. За тэгээд зулаад маань уушлалт гуугаад эвтэйхэн салах гэсэн бол за Эрдэнэбүрэн маань шууд зүхтсан л дээрдээ гэсэн байна шүү. За тэгэхээр бас иймэрхүү хувилбарууд байж болно те. Жоны маань хээ өдрийн мэндэ хөтлөгч ах ихч хоёртой гэсэн байна. Баярлалаа. Баярлалаа. За гээ амар төвшин за өдрийн мэнд тэнгэр тэтгэгдсэн монголчууд болон хоёр хөтлөгчтэй. Ахигч хоёроо гэсэн. Ямар гоё хийцээ. За пүрэв Эрдэнэ үлзий бүрэн маань өдрийн мэнд залуусаа гэсэн байна шүү. Бас Докана Сүрийн маань өдрийн мэндэ гэсэн байна. За та бүхэндээс өдрийн мэндийг хүргэе. За тэгээ манайхан бас өдрийн хоолндоо орч байна уу те. Өнөөдрийг яаж эхлүүлж байна гэдээ бас сонин сайхнаа бичих боломжтой байгаа. Та ойрд сонин сайхан өнөөдөр өглөө алхаж ирсэн үү? Машинтай автобусын сууж ирсэн үү? Би алхаж хагаад жоохон оройтох гээд ер нь уг нь би жоохон гүүгээд ирдэг юм л да. Тэгсэн чинь гадаад улаараад тэг гүүх гэсэн чинь бүр халуузаад болтгоо. Тэгэхээр тийм бүр үү? Тий. Хөлрөх гээд тэнгуут нь такси өрөөд замынхаа талыг алхаад талын такси өрөөд ирлээ те. Одоо надад өчигдөр хараа ингээл орой гэртээ хараал мэдээ үзсэн чи айкон дээр. Одоо хэднээс л 11-ээс л машин 20 хэдний хооронд явахгүй гээд би ч ихтэй нийтийн төвөртэйгээ найзалтай хүн юм. За ингэ машингуу гээд ингэх байсан юм аа. Би ажилдаа яанаа л гэж хамгийн түрүүнд бодсон тийм. Би бас тийм яг ажилдаа яаж явах лээ гэд бодцуулаа өчигдөр орой. Надад ч одоо бол амар болсон дөө. Тэгээд юу болохоор яг хувь царай нэмгэрэх болохоор илүү сайхан болох болов гэж харж байна. Би ч гэрээсээ алхвал нөө өглөө өөрийн 5 авдал гарахгүй. Муухай болж. За сураа маань өдрийн мэнд хоёроор шарсан заагасныг сонин шүлтэй хоол идлээ хээ гэсэн байх шүү.
Оо шарсан загас. Бид хоёр бас загас авсан. Тэр загас авсан том загас байлаа гэж. Хашаах маань бас бид хоёрт ч юу хавдаг зүгээр хашаах загас авч харна бид хоёроос бид хоёроос загас авъя гэдэг. Гэтэ тэр загасын нэрийг харсан ч бүр амар том загас. 1.8 кг гэсэн байсан дээ. Тийм нилээ ийм би өрөөс тийм том загас баг харж байгаа байхаа. Тэгээд одоо тэрийг эдэндээ амралт яваад. Харин тий. Яаж харин хоол хийж идэх вэ гэж бодож байна. Тий яа. YouTube-ээс харж байгаа л хийдэг байх та тийм. Өчигдөр бас гэртээ харж YouTube-ээс харсан л та. Тэгсэн чинь бас гаднах хальсын байхдаа усан дотор янзлаг онцдаг. Бас жоохон туршлага судлаад л байж байна. За Эрка аягийн маань өдрийн мэндэ гомь идэх гэж байна. Ойрд идсэнгүй гэсэн байна шүү. За хаяа идэх бас гоё штэ тэгээ гомь. Гоё шүү. Тий. Ханаадтай үед бас бидгүй яг ч надаа нэг ханаадтай үед халуунаатай мэдчихэр ингээд нус гоож байд аюу зүгээр болчихдоо шүү. Тий шарцсан үед мэдэх гоё штэ. Бодка төмрөө хай гэсэн байна. За бүрэн эрдэнэ үлзий бүр маань хилгүү хууль бус бол хурдхан холцсон дээрдээ гэсэн байна шүү. За тэгээд Дуканаас үрийн маань нэвтрүүлгээ сонсчод унтлаа. Энэ 7 хоногт ерөөсөө сонсож чадсангүй хийхээ гэсэн байна шүү. За орой шүний ээжтэй байгаа юм шүү тий. Жохоо оройтсан байх шүү тий. Тийм эрдэнэ бүр маань одоо цагаан сараар 5 хоног үзэх сонсох юмгүй болох нь дээ гэсэн байна. 3 хоног баха тий. 3 хоног амарх авах гэж харж байгаа. Зүгээр дээ чаатчгүй дөө. За тэгээ та бүхнээс асуултаа давтаад нэг хэлчихье тий. Солонгосчууд гадаад хүнтэй гадаадд муудалцах зүйл гарвал шууд холд зогтаа гэж зөвлөдгөө. Харин бид яах вэ гэсэн байна. За тэгэхээр та бүхэн бас өөрсдийнхөө зөв гэж бодсон бие биендээ тий иймэрхүү байдал гарвал яах вэ гэж бодсон бас хариултаа илгээгээрэй. За одоор л одноо маань мэдэхгүй гэж хэлээ. Энэ нь 1000 хүний таглаа гэсэн шүү. За тэгэхээр үндсэндээ ер нь зөв хариултууд ороод ирчихсэн байна тийм. Бөөнөрөө л орж ирлээ. Ер нь бол зөв хариулт нь яг л та ийм бүгднгийнхээс хэлвэчсэн зөв шүү. Яа тэгэхээр ер нь ингээ гадаад хүнтэй муудалцлаа. За муудалцгаал нэг яг нэг тийм болох гол байвал шууд зугтсан баг дээр юм лээ. Хэрвээ жижигхэн асуудал ч гэсэн гарах юм бол тэр маань нөгөө цагдаагийн байгууллагыг бүртгэгдээд үлдчихдэг учраас дараа нь ингээ визээ сонгуулахад ч гэдэг юм уу. Дараа нь ингээ солонгост амьдрахад нэлээд бас жоохон дараа асуудал бас үүсгдэг юм байлаа шүү. За тэгэхээр зөв хариултыг бол за ялгаагүй хэрхэн газар шууд цухтаа холд гэсэн байгаа. За тэгэхээр ямар ч байсан хариултыг илгээсэн хүмүүстээ бүгдээр нь баярлалаа. Хамгийн ихэнд илгээсэн хүмүүсээ ялгч болгоул яадаг юм. Чамд ингэж харагдаж байна. За байж байгаа. Та тэгвэл өөрөөр танах тараас харагдаж байна. Минутаас одоо юу гэх юм бол амар тушин цухтаахан цаашаа юм гэртээ хараад эрүүл бууzaал идэндээ уурандаа. Ямар За Дуканаас үрийн маань дуугу өнгөр хээхэ гэсэн байх шүү. За тэгэхээр Дуканаас үрийн маань хамгийн түрүүнд зөв хариулт хэлгээсэн гэж үзье те. Танах төр хин гэсэн байна. Гэ ямар тушин. Оо за баяр хүргэе. Баяр хүргэе. За дараагийн асуултын хувьд Күлмүг шупо хямдуу гэсэн байна. За тэгэхээр одоо нөгөө байр гэх юм тэр чинь юу юм бэ? Хороолол гудамжны гудамжинд байдаг юм жижигхэн супермаркет шиг жижигхэн шүбо байдаг нэг тэр юу нь хямд уу гэсэн асуулт байна. Тий. За хямд эсвэл үгүй. За тэг хямд болоо яагаад? Үгүй бол яагаад? Тэгж хариулах нь. Тэр үед ч тийм 10 жилийнхаа нэг боёгийн тоглосон шиг. Наад миний хүн авдрынхаа цаатлыг нэ тэнгууд 2 юм гарчин тэрнийг нь холтуул гэдэг. Тэр надад яг саяны асуулт төстэй санагдлаа. Тийм бол тийм үгүй бол үгүй. Тэрнээс цаашаа дахиад үгүй бол яагаад тийм бол яагаад гэсэн асуулт нэрлэх нь шүү дээ. За сэтгэлээсээ уншиж зулаа маань гэсэн байх шүү. Angel Radio-гийн цор ганц спортлог залуу гэдэг байгаа гэсэн байх шүү. Одоо таны хэлсэн байх шүү. Үгүй манай найруулагч нар донд хүмүүс байгаа шүү. Тийм. Та нар манай ажлын байрыг ямар гэж бодож би зүгээр л ингээл ажиллаа хийж байгаа найруулагч өрөөнд орон 30 хүмүүс сунааж байна. Нэг хэсэг ингэж зохгүй би тэр Чимбахагийн ажлаар сунаагаад байгаа мэдгүй. Офс суужсэн чинь ингээд ажиллаа хийсэн чинь Чимбах ингээл цааны цаг болохоор 30 зүггүй амьсгаад бол орж ирсэн. Тийм гадагшаа гарсан юм хаа гэхээр үгүй. Тэгээ би одоо ямар таяа амьсгаад байгаа гэлтэй ш. Тэгэл чимээгүй тэгэл хараад чинь нилээ ууц юм сар хийсэн билүү та бараг сүнэл те. Тэгээд гайхаад сүүлдээ асуухгүй Чимбаха таяа тэгээ цааны цаг болохоор амьсгаад ч орж ирээд ахын сунааж байгаа. Бит хоёр маа найрлагч одоо чин дээр бид нэр тестний тэмцээн гэдэг ажил дээр явуулсан штэ. Тэгэхэд яг хамгийн мундаг нь бол оролцоогүй штэ. Манай гануус ч одоо найрлах гануус ч тэгээс хамгийн сайн тавуулдаг. Тэгэхээр нэг тэр үнээр бол оролцоогүй л дээ. За тэгээ одгоор л одноо маань мэдэхгүй гэж за энэ түрүүний их байж тэ очирт мөгцөг маань өдрийн мэндэ гэсэн байна ганаа маань уушлал гуугаад холцсон дээрдээ гэсэн байна. За Дуканаас үрийн маань би солонгос хэл мэдэхгүй гэж хэлчих нь хэрэлдэх гээд байл гэсэн байх шүү. За сураа маань та хоёр хуваараа нэвтрүүлэг хий гинэ. Цагаан сарын өдрүүдээр гэртээ суудсан. За юу байцгаана. Би бууз идэх гэж байна гэд. Тэгээ буудныхаа зургийг нэрээ тавих юм уу? Болно шүү дээ тий. Та өнгөнгийн бууз мууз хийхгүй юу? Болроо бимба маань өдрийн мэндэ хоолоо идчихэд сонсож байна гэсэн юм шүү. Өчигдөр оройн нэвтрүүлэг дээр би танд хэлсэн шүү дээ 20 гаруй сэтгэл байна. Хүмүүс яасан бол ингээ ард түмэндээ ингээ хаягдчихж байгаа болов уу нэвтрүүлэг тусгууд яриадсан чи нөө буруу лайв руу ороод сэтгэлээ харсан мэлээ шүү дээ. Тэгээ дараа нь гэртээ ороо харсан чинь ингээл
Учир зүггүй 80 эд сэтгэл авах. Энэ яагаад намайг нэвтрүүлэг дуусны дараа хүмүүс ингээ их бичиж байгаа юм бах тэгээд тэгээ харсан чинь нөгөө өөр лайв руу орсон. Уг нь яг үндсэн лайв руу орж ингэж бодсон чинь тэгээд хүмүүс айгу байнга сонсдог хүмүүс нь бичээг байхаа хадсан чинь ороо харсан чинь баг бичсэн. Тэгэхээр нөрөг баярлснаа бүгдэнд нь хариу бичээ суулаа шүү. За тэгэхээр манайхны хувьд бас хямд байгаа үнтэйч байгаа штэ гэсэн байна. За мөн жонон жоны маань үгүй яагаад гэвэл дамын 8-аач гэсэн байна. Күлмөнг шопо хямдуу гэдэг асуултыг бол тавьсан байгаа тийм. За тэгэхээр та гэхдээ энэ удамшны жижигхэн шупоор өөрчлөжсэн үү? Үйлчлүүлж байсан. Тэгээд миний зүгээр харсан анзаарсан зүйл болохоор яг тиймэрхүү зүйл ажиллаулж байгаад яалтчгүй нөгөө цагийн эрэхэнд сүлжээ дэлгүүрүүдэд цохиулаад гэдэг юм уу нөгөө талаараа эсвэл бол сүлжээ дэлгүүрүүд нөхцөл тавьдаг юм байлаа шүү дээ ийм шаардлага анхах гээд тэгээд нэрийг өөрчлөөд яг тийм одоо нөгөө франчайзинг гэж ярьдаг шүү дээ тэгээд тийм дэлгүүр болгож өөрчлөөд байгаа дүр зураг бол ажиглагдсан. Тийм нэрээ манай сонсогчид маань нэвтрүүлгийн маань нэрээ шеэрлээд өгөрөө бидний хувьд нөгөө дотроосоо шеэрлэх боломжгүй болчоод тэгээд заавал үзэж байгаа сонсож байгаа хүмүүс маань заавал шеэрлэх хэрэгтэй болсон. Тэгээд бид хоёрын хувьд уг нь Солонгос дахь монголчуудаа нэвтрүүлэг үзүүлэхийн тулд Солонгос дахь монголчуудаас ингэ түгээдэг гэхдээ тийх боломжгүй болчиход байгаа учраас та нар маань шеэрлээд өгөрөө. За тэгэл одноо маань хямд гэсэн байна. Зулаа маань хямд биш яах вэ? Тим газар орохоор Монголд түүцэнд орсон юм шиг санагддаг гэсэн байна шүү. Тийм бас нэг талаараа тийм байж магадгүй шүү те. За тэгээд дукана сүрийн маань ойр хавдан дэлгүүр байхгүй бол арай үнэтэй байгаад байх шиг санагдаад байдаг гэсэн юм шүү. За тэгэхээр бас ер нь бол хямд гэдэг одоо ягаад бас арай хямд байдаг вэ гэсэн ер нь бол асуултыг тавьж байгаа бас харьцангуй зүгээр зарим зүйлүүд нь бол хямдхан байгаад байдаг тийм талтай юм байлаа л те. Одоо нөгөө зах ч гэсэн ер нь тийм байдаг шүү дээ те. Нэг хүмүүс зах дээр очингууд юмнууд нь хямдхан эсвэл ярьж хөөрж байгаад баг буулгацдаг те. Тийм. Тиймэрхүү яг төстөлтөө тийм энэ хоёр. Тэг би бол яг захаас л юмнууд авдаг гэсэн санагдаад байгаа хгүй. Гэхдээ ер нь яг хямд гээл тэгхгүйгээр зүгээр харин мэйжом гэд хямдралтай дэлгүүрүүд байдаг шүү дээ. Гэхдээ зүгээр юу байт юм аа. Тэнд одоо би ч аягүй олон иншид шиг нүдэг штэ нүүнгүүтэй нэг 2 гэрийн уртлын дэлгүүрүүдээр ороо тэнд нүд нэгээд би байнга орио бичиж авдаг байхгүй. Тэгээ орионы 1450 байдаг л вон тавьж агаад тэгээд 3 дэлгүүрт гуруулан тустай үнэтэй тэгээ хамгийн хямдханаар нэгээд байнга хөшлүүлдэг гэсэн чинь. Тэгээ яг нөгөө үнийн зүгээр судалчмаар юм бил. За цэндэж өдрийн мэндэ дүүнер минь гэсэн байна. За танд өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хариулт хэрэг орж ирээгүй бол хоёлаа шууд хэлэх үү? За тэгээ. За хоёлаа юу ачих вэ? Хамтран ажиллаж ярьчаа тэгээд үргэлжлүүлж ажиллаж байгаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл бууз хамтарч ажиллаж байгаа. Нөгөө алтартай эрүүл буудч. Дээр нэг хүн ингэсэн байсан шүү дээ. Манай нөгөө тэмцээн MJL-д Солонгос групп дээр 10 кг бууз Монголд байгаа хайртай гэр бүлийнхэн дүүх юм тэмцээнийг зарлалцсан байгаа ш Солонгостой монголчууд маань. Тэгээ хамгийн их одоо сонирхолтой пост тэгээд лайк авсан. За дээрэс нь эрүүл бууз гэсэн хаштагтай постыг оруулаад хамгийн их лайк авсан хүмүүс маань ялагч болох байгаа. Тэгсэн чинь хүмүүс нөгөө эрүүл бууз гэдгийг нь ерөөл бууз гэж зарим нь ерөөл бууз гэж хаандахын бууз асуусан байсан. Тэгэхээр эрүүл бууз хандлаар мэдээлэл хүргье. За миний урд яг энэ ууран савсж байгаа бууз бол эрүүл бууз байгаа. За тэгээ эрүүл бууз маань 2018 онд жижиг цэхийн хэмжээд үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо Central Asian Foods гэдэг аюул том компани байгуулад тэгээд одоо манай Монголын дэлхийн хичээжтэй манай Монголын яг үндэсний үйлдвэрлэгчийн нэг болох гэдэг. Тэгээ томоохон үндэсний үйлдвэрлэгчийн нэг болох гэдэг ажиллаж байгаа компани юм билээ. За тэгээ менюний явдах юм бол уран төлөвлөгөө үхрийн махан хоньны сүүлтэй бууз, за үхрийн махан сүүлгүй бууз, хоньны махан бууз гэсэн уран төрлийн бууз та бүхэн маань худалдаж авах боломжтой. Тэгээ Солонгостой монголчууд маань ямар боломжийг олгож байгаа гэхээр Солонгостой монголчууд маань Монголд байгаа хайртай дотны гэр бүл одоо нөгөө цагаансар болох ч учраас тий аав ээжтэй гинтийн бэлэг бариад 10 кг буузыг захиалаад за одоо сонгоныхын дөрвийн тэтгэр хоноод амьдард юм а тэнд ингээ хүргэлт хийгээд өгөөч гэх юм бол 10 кг-аас дээш буузыг шууд өнгөө үргээд өгчих юм байлээ тэгэхээр хүргүүлээд авчиж болно. За тэгээд яаж холбогдох вэ Солонгосоос гэх юм бол MJL радиог нэг шууд манайхтай холбогдуулах гэж байна. Facebook-ийн хайлтын хэсэг дээрээ эрүүл буузаг чичгэнгүүт яг ийм Facebook пэйж нь гарч иж байгаа. Тэгвэл Facebook пэйжийн чатаар тий. За би эндээс Солонгосоос холбогдож байна. Хайртай гэр бүлийнхэнд ийм бууз захиалах юм аа юм шууд захиалчих боломжтой. За Монголоос гэх юм бол 9985 33 тэг 3 гэсэн дугаар руу холбогдох боломжтой байгаа шүү. За тэгэхээр буузнууд дотроо сонголтуудтай байгаа тийм. Үхрийн махан бууз гэхээр хоньны сүүлтэй байгаа. За хоньны махан бууз гэж байна. Үхрийн махан бууз сүүлгүй гэсэн байгаа. Тэгэхээр бас одоо зарим хүмүүс маань ингээд өөх хийчихэрч илүү шүлтэй болцдог шүү дээ. Бас яг нэг бууза тэр хүнд дуртай байдаг хүмүүс нь бол одоо хоньны сүүлтэйг нь сонгох ч юм уу тийм. Даан махаараа үхрийн махаараа гэх юм бол сонины сүүлгүй гэдгийг захиалж болно. Тэгээд зөвхөн одоо манай уралдаанд оролцож байгаа хүмүүс харахад бол ер нь эрүүл буузагч хаштаг ашиглаад яг гэрийнхэндээ нэг 10 кг бууз хөргүүлчихгээд нэлээ одоо ширүүл хийж болоод байгаа шүү дээ. Тэгээ зарим хүмүүс маань нэрээ үнэхээр тэмцээнд оролцоод ялж чадахгүй байлаа ч гэсэн таны хувьд бол бас тийм үнэтэй биш болов уу гэж бодож нэг 10 кг бууз ч юм уу тийм гэрийнхэндээ нэг
нэг өдрийн ил тааж мөн 50,000 унштай тэгээд гэрийнхэндээ сюрприз бариул их гоё бэлэг болох болов тий. Цагаан сарын ярэ бас болох болов гэж бодож байгаа. За тэгээд бүр ингэсэн ч болно шүү дээ. Солонгосоос чимхээд явуулаа. Хотлаа. Тэгж хэрэлжээс явуулж болох юм тий. Гэтэ яг арайч хуурдахгүй л ах л та. За тэгээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл бууз хамтран ажиллаж байна. За тэгэхээр нөө асуултынхаа хариултыг хэлэх үү тий. За тэгэхээр манай асуултын хувьд болохоор күлмөг шупо за хямдуу гэдэг. За хямд бол яагаад вэ гэсэн байгаа. За тэгэхээр энэ дээр Johnny маань тийм ээ хүн татахын тулд бас хямд байдаг магадгүй гэж бас бичсэн байна. Тэгэхээр энэ дээр бол одоо интерьер юм уу за хөрөгч ингээд орчин үеийн тоног төхөөрөмж бага ашигладаг юм зардлууд нь ер нь бага тий. Дээр нь болохоор өөртөө ажилд болохоор хүнд ингээд салиу өгдөг. Тийм утгаараа бас бараанууд нь хүн татахын ханд бол арай хямдхан байгаад байдаг тал бий гэсэн байна. Тэгэхээр одоо хямдаа тэгээд бас одоо юу гэдэг сая сүүлд бичсэн хариултыг бол миний хувьд бол зөв хариулт гэж тооцч бол чинь Johnny. За минийх дээр болохоор хямд гэж хэцүү. Пиза шүүгээд сая баахан буузаа яриад теж буузан дотор орцсон. Дуканаас үрээ маань үнэтэй гэж явуулсан байна. Дашны болор маань үнэтэй штэ гэсэн байна. Очрот мөнгөцөг маань үнэтэй гэсэн байна. За тэг хамгийн түрүүнд Эрдэнэ пүр маань хямд гэж явуулсан байна шүү. За тэгтээ энэ яг нөгөө юу шиг санагддаг шүү. Яг бүр ингээд солонгос даяараа одоо хэрвээ кулмуг шупо гэдэг одоо гудамжны энэ жижигхэн дэлгүүрүүдийг ингээд үзэх юм бол зарим нь үнэтэй байж магадгүй, зарим нь хямдхан байж магадгүй. Тэгэхээр тэр яг ялгаа юм шиг байна. Тэгээ миний яг очиж исэн би чи юулээ сургуулийнхаа ойролцоо юм жижигхэн дэлгүүрт ороход айгүй хямдхан байдаг гэсэн юм. Эднийхээс би баян Oreo бич авч иддэг гэсэн. Тэгээ дараа нь гэрийнхээ ойролцоо орсон чинь бас адилхан дэлгүүр мөртлөө жоохон үнэтэй байгаадсан. Тэгэхээр тэр нөгөө нэг яг газраасаач гэдэг юм хүний хөлөөлгөө ихтэй байх тусмаа жоохон үнэтэй болчихсон юм сайн. Тэгэхээр нь бол зөвхөн хариултын маань болохоор бусад одоо сүлжээ дэлгүүрүүд гэж яг интерьертэй зориулаад маш их одоо мөнгө гаргаж тий. Яг нэг стандартын дагуу хийн тэрүүнд бол мөнгө зарцуулж байгаа. За дээр нь ингээд бусад дэлгүүрүүд хөрөгч одоо юу гэдэг нь орчин үеийн бас тоног төхөөрөмжүүдийг авч тавьдаг штэ. Тэгэхэд яг энэ одоо дэлгүүрүүдийн хувьд бол тийм зүйл нь харьцангуй бага. Тэгээ хүн авч цалинжуулахаас илүүгээр гэр бүлийн бизнес өөртөө ажилладаг болохоор хүн ажиллах цалингийн зардал бас бага. Тэгэхээр энэ болгоноос химнээд одоо тэгээ харьцангуй бас бүтээгдэхүүнээ хямдаар борлуулах ч юм уу тийм боломжтой гэж бас энэ асуултыг бол тавьж байгаа. За ганаа дундчлаа гэсэн мэн Эрдэнэ пүр маань CO11 тэр нэр ашиглаж байгаа учраас жаахан үнэтэй энэ шопууд арай хямд байдаг баха гэсэн юм шүү. За тэгвэл хоёул дараагийн асуултад явах уу? За тэгээ дараагийн асуултын хувьд бас тавчхан та бүхэндээ амархан асуулт. За тэгэхээр хоёр хөтлөгчийн бүтнээр хэм бэ гэсэн асуултыг та бүхэндээ тавьж байна. Бит хоёрын нэрийг хин гэдэг юм болаа. За хоёр хөтлөгчийн бүтнээр хэм бэ гэсэн асуулт. Өглөөний нэвтрүүлэг дээр яг өдөр болгон анхаа оруулдаг штэ тэгэхээр асуулт. Тэгээд тэрэн дээр манайхнаас бас асуулт аваад бит хоёроос. Тэгээд ямар асуулт авах вэ гэхээр бит хоёрын нэрийг л тэг бүтнээр нь хүмүүс мэдчихэж байгааг асуучих гэсэн чи зарим нь над руу чатар яг ингээд чатар гэнэ сэтгэл хэсэгдээ нэвтрүүлэг хөтлөжсэн голоор чанцаа чиний нэр чинь чанцал юм уу дуламтайгаа цуг юм уу гэж сэтгэл эдэд үлдээсэн байсан. Тэгэхээр та хэд маань намайг хин гэж бодож байна. Тэгээд манаас чи айгүй хин төгөөд байна уу? Үгүй. За тэгэхээр ямар ч байсан энэ удаагийн асуулт маань бас товчгоо тодорхой асуулт. Хоёр хөтлөгчийн нэр хэм бэ гэсэн асуулт байгаа. Одоо зүгээр л орж ирээгүй нэгвэл яах вэ? Надаа бол 3 дараалаад ороод ирсэн байна. Яг бүгдээрээ үсгээ харсан уу? Минийх дээр одоо жишээлбэл сүүлийн энэ үсэг нь буруу байхад дараач хатан зүгээр л C үсгээр бичсэн байх ч гэдэг юм уу те? Зүйл л байна да. 4 хүн бичсэн дөрвөлэл зөвл хариултыг маш хурдан л илгээжлээ. Ямар дөрвөн тэгчээд байна. За Баторч Батка Цэндэж сайхнаа сайнаа гямар төвшин за тэгээ эрхэмсэг бүгдээрээ бас зөв бичиж байгаа шиг байна. Миний нэр гэхдээ юм бичгэд хэцүү юм шиг байна. За Охта Төмөрбаатар мөөгч бол маань Чанцал дулан гэсэн байна. Энэ үсгээр бичсэн байна. Чанцал дулан гэдэг тэгээ Чинбат гэсэн байна. Дараа нь Очроод Мүцэцэг маань Чинбат Чанцаа гэсэн байна. За тэгээ дараа нь Сувдмаа Мөнх Баатар маань Чанц дулам гэсэн байна. Цал нь байхгүй болсон байна. За тэгэнгүүт Эрдэнэ пүр маань Сигээр H-г үүссэн байна. Санцал дулам Чинбат гэсэн байна. За дараа нь Сувдмаа Мөнх Баатар маань Чинбат гэсэн бол за Эрка яг маань Чинбат Чанцал дулаай гэсэн байна. За баярлалаа. За баяраа том жирийг нэ. За тэгээ дараа нь Дашны болормаа маань Чанд тал дулам гэсэн байна. Миний нэрийг зөв бичдэг юм байна. Тэгээ Johnny зөв хариулсан байна. Чинбат Чанцал сүрэн гэж зөв хариулдаг. Ганаа маань чин гингүүтээ тусдаа баттай тэгээ Чанцал дулам гэсэн байна. Сураа маань Чинбат Чанцал дулам гэсэн байна. За сураа яг зөв хариултыг хамгийн дүнд хэлсэн байна шүү. Дараа нь за Эрдэнэ пүр маань цанцал гэж цэгээр бичсэн байна. Цанцал дулам гэсэн байна. За тэгээд зулаа маань борхүүгийн Чинбат Чанцал дулам гэдэг бичсэн байна. Тэгсэн чинь дараа Төмөрбаатар мөөгч ралам даялам гэснээр дараа нь дулам гэж явуулсан байна. За тэгэхээр маань MJL радио Солонгос пэйж дээр бол Баторч Батка хамгийн түрүүлээд зөв хариултыг илгээсэн байна. За дараа бүгдээрээ л зөвийг бичсэн байна да. Тийм байна. Намайг гэхдээ
цэгээр бичээд байгаа юм да. Би ч үгүй цэгээр чанцал штэ гэсэн. Цанцал дуу байна. Гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь дараа нь Төмөрбаатар мөчөр бол маань чанцал дулмын эм дээр нь дарах гэж байтал энэ дээр дарагдчихжээ гэсэн байх шүү. За. За тэгэхээр хамгийн түрүүнд бичсэн Батөрж Батгада баяр хүргэе. За миний дээр бол сураа хамгийн түрүүнд зөв бичсэн байгаа шүү. Сураа баяр хүргэе. Нэг хэсэг чинь намайг болохоор Чамбатар гээд чамаг одоо хин гэж бас дуудаад байлаа арай өөр. Намайг нэрээ хин гэдэл цан хингэлээ нэрийг марчлаа. За ямар ч тийм тиймэрхүү юм бичээд гисэн шүү. За тэгэхээр хоёлаа дараагийнхаа асуулт хариултын тэмцээнийг нь үргэлжлүүлээ явуулаад за сонсгож байгаа захинд анхаарлаа хандуулъя. За тийм. За энэ дээр Дуканаас сүрийн маань та хоёрын нэрийг мэдэхгүй бол топ байгаад ч яах вэ? За тэгэхээр өнөөдрийн бас захиалаа та бүхэндээ танилцуулъя. За биедээ дургүй юу гэсэн захиалыг явуулсан байна. Сайн байцгаана уу? Биеийн дээрээ буудал, барилга, байцаа, төмөр гээд хийж үзээгүй ажил алгаа. Ажилч яах вэ? Бид сайн хийдэг учраас хаанч утсан багтаа цаашаа сонсож бусад гадаадуудаас илүү их цалин авч байна. Харин надаас хамгийн их юм ажиглагдаад байдаг нь ажлаар хаанч утсан хэрвээ тэнд удаан ажилласан монголчууд байх юм бол тэнд түр ажиллахаар ирсэн монголчуудаа маш муухай хүлээж авдаг юм шиг санагддаг гэсэн байна. Эсвэл хамгийн муу ажлаа хийх гээд хор найруулад үнэхээр ядаргаатай. Энэ байрлал, ажил нүүлгэх, байцаа, сонгон хураах ажил дээр надад хамгийн их ажиглагдсан. Бусад гадаад ажилчид болон Солонгос эзэн зүгээр байхад манай монголчууд амар муухай хүлээж авсан тухай цахим сүлжээ зөндөө бичдэг мөртөө ерөөсөө засрахгүй байна. Энэ талаар боддог хүн байна уу гэсэн байна шүү. За бас энэ хүний ажигласан зүйл байна тийм. Яг нь удаан ажиллаж байсан хүнтэй очингууд одоо жишээлбэл 10 жил ч байд юм уу 5 жил үйлдвэрт ажилласан хүн шинээр цагийн ажилтаар нэг өдрөөр очиж байгаа хүнийгээ тийм айгүй одоо муухайгаар хүлээж авдаг ч юм уу тийм. Одоо хар бор ажиллаач гэдэг юм уу хар борч юу ах ер нь хэцүү тийм одоо шатлаг дундаас айгүй хэцүү ажил дээр нь зогсоох ч гэдэг юм уу. Жохон тийм эерэг бишээр хүлээж авч байгаа хүмүүс бас их байх шиг байна. Та яаж ажиглагдсан бэ гэсэн юм шүү. За тэгэхээр товчхон хэлэх юм бол биедээ дургүй юу гэсэн ийм захиаг бол хэлгээсэн байна тийм. Та бүхний хувьд бас энэ тал дээр юу гэж бодож байна? Нэг санал бодлоо тэг 76 41 19-ны дугаарлуу залгаад бас хэлэх боломжтой тийм. Манай Чамбатахын хувьд яг ингээд ажлын байруудаас сольж хахад монгол хүнтэй тааралдвал хэр одоо гайгүй хүлээж авдаг гэсэн бай таныг. Тэр хандлагын хувьд л баг л та. Тэг хандлагын хувьд бас яг л сайн муу аль аль нь байдгийн болоо ялангуяа жоохон тийм хандлага тиймэрхүү байдаг штэ. Одоо нэг таагүй гэх юм уу тийм эсвэл ямар нэгэн байдлаар за гэл нэг яг энэ хүний хэлсэн шиг тийм хамгийн хэцүү ажиллаа хийх гээд ч юм уу ямар нэгэн байдлаар тиймэрхүү зүйл ажиглагдах юм бол тэгээд аль болох нэг юу харилцахгүй тэгээд заа гэж хэсгийгээл нэг өнгөрөөчгийг бол хичээдэг. Тийм хүмүүс бол байдаг ялч байгаад идэг тийм. Очроод мөгцөг маань тех үнэн бүр дуугардгүй гэсэн байх шүү. Оцмаа дуугарч байна. Бано өдрийн минь хүргэе. Өдрийн минь. Өдрийн минь. За ханаас ингэж холбогдож байна? Сүүлээс мөнгөөр холбогдож байна. За өдрийн минь. Та цаанд орсон уу? Цаанд орсон уу? Цаанд ороод гараа явж байна. Зөв. Тэр өнөөдөр бид биедээ дургүй юу гэсэн бас сонсогчийн загтлаар ярилцж байна. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байна? Монголчууд маань хоорондоо тийм. Бид нар нэг нурaalтай ажилладаг. За. Тэгээд багаараа хамтарч нэг одоо гал болно гэдэг шиг тэгж ажилладаг аахгүй. За. Тэгэхээр одоо хамт ажилладаг тийм багийнхан бол ер нь ажиг гайгүй хүмүүс байдаг шүү дээ. Харцангуй ойлголцсон. Тэгээд намайг бол гайгүй хүлээж авдаг. Би тэдний дотроос жоохон настай. За. Хүндлээ. Та нар дээр жишээ нь гаднаас хүмүүс ирж ажиллах ч юм уу хүн нэмэгдэх юм уу тиймэрхүү тохиолдол гарвал яг энэ үед яадаг бол тиймэрхүү зүйл ажиглагддаг байгаагүй юу? Тэр үед одоо яах вэ? Яг нөгөө бид нар ажиллаа хийж байгаа юм чинь чин сэтгэлээсээ тэр ажлыг өөрийнхөө ажил хийж байгаа юм шиг хийвэл болоо л гэж байна. Тэгэхгүй бол яах вэ? Хүний зарим нэг хүний оронтой бүгдэх ч юм уу нэг жаахан болохоор ч юм уу тиймэрхүү ажилтай байж байхад тиймэрхүү ханд.
Тэгвэл таны хувьд ер нь одоо нийт Солонгост байгаа монголчуудаа хандаад бас нэг бие биедээ юм дургуй байдал ч юм уу иймэрхүү зүйл байвал одоо энэ хүний хувьд бичсэн байна л да. Энэ талаар юу боддог хүн байна уу гэж бичсэн байна. Тэгэхээр хэрвээ тиймэрхүү хүмүүс байвал таяр нь бол тэмдэг байх гэж боддог шүү дээ. Би хэрэг ингээд сайн бусдын сайн ажиллуулна ирсэн хүмүүс. Тэгвэл тэнд ажилладаг хүмүүсийн ажлын байрыг булааж магадгүй гэсэн утгаараа л тийм хорн хариулт болов. Тиймэрхүү тохиолдол ажисан хүмүүст сонсч байсан. Таны хувьд манай нэвтрүүлгийг хизээнээс сонссон бэ? 2-3 сар л байна. 2-3 сар болж байна тийм. Орой за 15 хоногийн дотор топ болсон шүү дээ. Хурдан өсөж байгаа байна. Топ гэж юу юм бэ? Ингээд ийм хүмүүс нэг юм аа. Шилдэг хүмүүс болсон шүү дээ. За тэгэхээр за ямар ч холбогдсон танд баярлалаа. Өнөөдрийнхөө ажилдаас амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За та ч гэсэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэгэхээр бас ярьж штэ тий. Яг нэг ажлаа бас чин сэтгэлээсээ хийдгүү ч юм уу хүмүүс байвал бас жоохон тийч хандаж магадгүй гэж юу нэг тийм бах та яг ингээ янгууд нэг тийм аргацаасан бас яг ингээ байгаад идэм аа ингээ аюу тэнд хөлсөө бурцаас ном зөөжсөн чи хараад зүгээр нэг ширхгээр зөөж тийм хөл байх юм мөшгөлсөн баг гэж байна. Тэнгүүд бүр уур урж байгаа. Би яг нэг үлдэр тагсан чинь тэр нөгөө ажил болгож байгаа хүн болохоор 4-4-ээр зөөгөөд аюу хүнд ном. Тэгэл би бүр тэнцтэй арга юу нөгөө босоод хийж байгаа хүмүүсээ харах завгүй ажиллаж байгаа ш. Тэгсэн чинь нөгөө нэг удаагийн ажиллаар ирсэн. Би тэнд нөгөө ер нь 7 хоногт 3-4 удаа ажилладаг л да. Тэгээдсэн чинь нэг удаагийн ажиллаар цагийн ажиллаар ирсэн охин ингээд нэг ширхгээр зөөцсөн. Тэгсэн зөөчснөө уцаа ингээл оролцсон. Байна ээж яасаа. Гэ ярьсан би бүр за зүгээр их чинь бүгдийн зөөчтөө. Тэгээ тэр бүр ингээд яг ийм саваар нь юу гэдэг лээ ингээд бүр ингээд битүү зөөц авчирдаг байхгүй. Тэгэл ингээд тасралтгүй бит хоёр ингээд хурдан зөөхгүй тасралтгүй тэнд ингээд овоорол 3-4 игнээ үргэлжлээл байдаг. Тэгээд гэхээс хурдан зөөхгүй бол орой яг тарах цаг байдаг. Тарах цагтаа тарах чаддгүй байхгүй. Одоо нөгөө 7 гээд тардаг гэсэн чинь тэр охиныг ажилтдаг өдөр би 9 гэж тарсан шүү дээ. Үхэнгээ алдсан. Тэгэхээр бас нэрээ сэтгэлээсээ хийдэг хүн байвал бас зүгээр тий. Тэгээ ялангуяа одоо сая чи хэлж байгаа шүү дээ ингээд ажил бөөгнөрөөч гэдэг юм нэг шогом энтер дээр ажиллахаар ингээд хурдан ажиллаад байгаа нэг жоохон юм гал нэг асуудал гарна шүү дээ. Эсвэл нөгөө шинэ хүн ирдэг ч юм уу. Тэгэхээр нөгөөд бол ингээд мөргөлдөөл овоорол ингээд хадагшаа гонж унаад нэг тийм сандраад тэнгүүд бүр өснө бүр хөөс бурзаагаад бүр яахаа мэдэхгүй болдоо шүү дээ. Тэгээ ер нь тэгээд яг нөгөө үйлдвэр чинь тэгдэж нэг шатлал дээр нэг буруу юм болчвол тэгэл овоорчдаг. Тэгээ овоонгууд нөгөө ирээл загинж магнаад нөгөө машинаа зогсоох сандраад бүр яахаа мэдэхгүй салгаж болгоод яг тэгдэж шүү дээ. За тэгэхээр загтлын маань хувьд сонсогч маань монголчууд ер нь бид нар бие биедээ дургүй юу гэсэн юм сэдвэр бол илгээсэн байна. Тэгэхээр ер нь бол ажиллаа хийхдээ бол манайхан сайн байгаад байдаг. Гэхдээ нөө шинээр ирж ажиллахдаа энэнд ажиллахдаа одоо хоорондоо жоох юм хорн ойруулаад ч юм уу тэгэхээр ядаргаатай байгаад байна гэсэн иймэрхүү зүйл бичдэг. Тэгээд энэ талаар нь хүмүүс юу гэж бодож байна гэдэг загтлыг бол илгээсэн байна. Манайхны цагийн ажлаар анх удаага очиход ер нь манай монголчууд хэр хүлээж авчихсан хамт ажиллаж байсан монголчууд нь за та бүхэн комд илгээж явах хооронд бид бүгдээрээ бас хамтран ажиллаж байгаа юм даа л үргэ тийм бүгдээрээ танилцуулцгаая. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллаж MN Post Cargo ажиллаж байгаа. MN Post Cargo-ны хувьд одоо Монгол руу бас хамгийн түргэн шуурхай ачааг бол тээвэрлдэг байгаа. Тэгэхээр ялангуяа бас одоо цагаан сараас эхлээд энэ хөл хорой бас хотоочлоо шүү дээ. Тэгэхээр наан та бүхэн бас аль болохоор тий. За одоо юу гэдэг ачаа бараага илгээх. За хэрвээ яг тийм үе одоо өмнө харж байхад MN Post Cargo-д хөл хорой тогтоосон үед одоо хүргэлтийн үйлчлэгээ байгаад исэн. Энэ нь болохоор маш давуу талтай. Тэгээд Улаанбаатар хотод А бүсэд бол 40,000 төгрөгөөр, Б бүсэд 6,000 төгрөгөөр одоо ачааг нь бол хүргээд өгнө дээ. Тэгэхээр магадгүй та бүхэн гэрээсээ гарч чадахгүй байлаа ч гэсэн ачаа чи ирлээ. За хаяга нэрээ кодоо хэлээд тэгээд ингээд ачаагаа хөргүүлээд авах юм боломж бас байгаад байна тийм. За тэгээд хаягийн хувьд гэх юм бол Монгол 5-ны Б-ний давхарт байрлаж байгаа утасны хувьд TIG 10 75 69 82 гэсэн дугаар байгаа. Тэгээд манайх бүгд мэдсэн бохоо MN Post Cargo гол давуу тал нь хамгийн анхны газрын экспресс одоо дээрээс нь мөн дулаалгатай тээвэр хийдэг. Дээрэл ер нь бусад каргондоос нэлээ өөр юм байлээ шүү дээ тийм. Тэгээд та бүхэн бас MN Post Cargo маань сонгож үйлчлүүлээрээ. Үйлчлүүлсэн мөн сэтгэл хэсэг дээр каргого явуулсан гэж бичээрэй. За тэгээд утасны хувьд бол TIG 10 75 69 82 90 гэсэн дугаар байгаа. Тэгэхээр та бүхэн бас одоо хизээ тий температур баригчтай каргоны явах гэж гэдэг юм уу асууж агаад тэгээд бас ачаагаа илгээгээрэй. За сураа маань гэсэн байх шүү. Та хоёр шинэ хүнтэй ямар удаан яриад байна хардав гэсэн. Чи топ фэн ярьж явах чаа тийм. Топтойгоо удаан ярьж штэ гэж. Энэ топ чи хэр баргийн байн холбогддог хүмүүс байгаа.
Тэгтээ ялгаагүй удаа ярина. Залгуусаа ярина шүү дээ. Тийм шүү дээ. Ярина битээ. За тэгэхээр загтал дээр хэлүүлээс үргэлжлүүлээд ярилцаа. Туханаас өрөө маань гэсэн байна шүү. Дээр нэг холбогдоод байсан нөгөө намайг цой ярьсны дараа залгадаг хүн байна гэсэн байна шүү. Оо за таньж байгаа юм уу? За Төмөр Батар мөгчрөл маань цагаа тохируулаад залгуул тэрэ гэсэн байна шүү. За тэгэхээр өөр манай сонсогчдын хувьд ч гэсэндээ сая захидлын давуу тэр монголчууд маань нэг хэрхэн хүлээж авдаг байгаа. Тэгээ одоо яг ажлын байран дээр ч гэлтгүүгээр яг нэг заримдаа метронд ч юм уу те би энийг нэлээ олон удаа л ярьж байгаа. Тэгтэл надад энэ аягүй үнэтэй санагдав. Би цагаасаар нэг их ч уцаар монголоор яриад гэж хэлсэн те. Тэгээ би тэр их чиг монгол хүн байна гэж бодоод уучлаарай хичээ сайн байна уу гэсэн чинь мураагүй энэ гэж хэлбэр амар яг солонгосоор ярьцгаахгүй тийм би андуурч гэдэг жоохон цагаасар учраас сэтгэл хөдлөөд монгол хүнтэйгээ ярмаар санагдаа. Тэгээ тэр чинь өглөөний автобусд хүн метронд хүн их суугаагүй. Тэгээ айгүй хитгэн хүн суудсан. Тэгэл тэр болон бүр яг нэг харваас монгол их чинь ингээд орж ирээ суусан байхгүй. Тэгэхээр сайн байна уу гэд хажууд нь зогсож байсан байлаа мэдлсэн чинь тэгжээсээ дараа нь уцаа ангууд байна гэлтэнгүүт би бүр за зүгээр дээ чанцаа их ч ярмааргүй ч байсан байж магадгүй. Би өчигдөр яг бас нэг манай сонсогчдын нэг пост оруулсан байсан. Гэтэ өөрийнхөө одоо фэйсбુક дээр тийм тэгэхэд яг ингэж бичсэн байсан. Одоо тэр метроны доотлын нөгөө юу байдаг штэ ачаа бараа хийчдэг ингээ код 6 оронтой код хийгээд тэгээ онгоолгонгуудаа ачаагаа хийгээд тэгээ тэн дээр хүмүүс нэлээ очрлоо зогсож байсан байлаа. Тэгээ тэр хүний хувьд болохоор манай одоо миний ярьж байгаа хүний хувьд болохоор охинтойгоо хойлоо явж байгаа. Нөгөөт нь болохоор хоёр монгол эмэгтэй байсан гэсэн. Тэгээ хоорондоо монголоор ярьжсэн учраас тэгээ нөгөө гол нь 6 оронтой код оруулах юм гэдэг нь 4 орон хийгээд ч юм ингээ буруу ингээ удаад байжсэн байна л та. Тэгэхээр нөгөө ойрч очоод ингээ наач 6 орон оруулалт юм шиг надад туслах уу гэдэг ингээ хэлсэн юм байна. Тэгсэн чинь хоёулаа ингээ харангуудаа бараг дээрээс нь доошоо хараад тэгээ ч цаашаа хараад юу ч дуурахгүй юм аа хийгээдсэн ингээд. Тэнгүүд нь яг нөгөө ойр чи өөртөө ингээ хажуу талд нь ингээ кодоо ивэл тэгээд өнгөрөөд тэгээ дуусаад тэгсэн чинь яг тэр бол ингээ бараг эвгүй тэгээ хараад байгаад байсан ингээд. Уг нь яг өөрөө тэр монгол хүнд харахаар ингээ тусалчий гэдгсэн чинь хариу үйлдэл юм баангууд нөгөө би тэр хүн бицэн л дээ би уг нь найдлахаар фэйсбүүкээр ч юм ингээ гомдлоод байхыг хүсдэг. Гэхдээ үнэхээр тэр хандлаганд таалагдаагүй гэдэг тийм. Тэгэхээр би биндээ уг нь бол тийм зүйл дээр ингээд яриад гоё зүйл дулаан уур амьсгал бүрдүүлчихвэл тий. Чи хүний нутагт байгаа хүмүүс байна, амь нэгтэй байвал гэж боддог юм. Тийм, минь тустай байвал тий. За яг хөө учир зүггүй таарал хей тийм да метроны болонд мэдээд байгаа чашаа. Гэхдээ яг хөө хэрвээ үнэхээр яг саяных шиг тохиолдлоо тусалсан бол баярлаа гэж хэлжүүл тий. Яг надад бас баярлаа гэдэг айгуу чухал санагддээ штэ. Эсвэл хөлн дээр гişэд уушлаарай гэдэг үг би бол заавал сонсмор санагдаад юм. Тэнгүүд манайхан хөлн дээр гişчэнгүүтээ зөөр дээрээс доошоо харж байгаа юм та. Ууршаач. Тэнгүүд би сэтгэлдээ за зүгээр дээ чанцаа. Миний гутлын ахтэй угаасаа алхалтэрсэн гэж бодчихдаг. Эрдэнэхөр маань амар байвал Исанд оч гэж заримдаа монголчууд нь загнаад байдаг шүү хээ гэсэн байх шүү. Амар байвал Исанд очоо. Иса. Нүүлэлт хийж байгаа юм шиг шүү дээ. Үгүй юу амар байвал гэж юм. Аа дахиад юм болж байна. Бано. Өдрийн мэндэ. Өдрийн мэндэ. За өдрийн мэндэ хүргэе. Одоо цагаа харчих гэсэн. За. Сороо на би ана бэстэ тараад. За сороо маань өнөөдөр. Зүгээр. Юу утас бол чөлөөтэй нээлттэй таны юм уу? За. Хоолнд орцноо. Тэр ер нь тийм хамтлаг бол ажиглаж байсан. За. Статус хүн хараад зураг чиглэлээ. Миний тэр нэг цанцаа хэлсэн шүү дээ нөгөө нэг монголоор хэлсэн чинь дугааргүйгээд. Тийм. Тэрнээ адилхан би метронд явчихсан чинь нэг охин хараад монгол хүн байхгүй юу? Би хатаа монгол хүн байна даа гэж бодчихад тэгээд охин байгаад би төхөд наашаа ирэв. Тэмнүү гэх энийг мэдсэн чинь дуурдгүй. За. Тэгэхээр юу гэж тавтай байхгүй тийм үү? Яагаад сууж ийснэ бидтэй. Харуул итгэв. Надраа. Куйтаага мо. Тэгээд хоёрын дунд одоо яриа өрнөсөн үү? Тэгээд цааснаас жоохон өрнөсөн. Тэгэхээр яагаад бас эхлээд дуграагүй та мэдчих чадсан уу? Мэдээгүй. Зүгээр л тэгээд өнгөрөө. Зөв. Зүгээр би ингээд жоохон амар сонир байдалд орсонгуудлаа надад жоохон юугүй санагдаа. Тэгээд би бүр даавал дурмаар санагдаа. Тэгвэл монголчуудаа бас зөвлөхөд ааруул авч явж явах хэрэгтэй байна. Метронд хүн тааруулах. Гэхдээ ааруулаарай. За ааруул байгаа шүү. Зөв. Тусанд нь ааруул. Тэгээд нэрээ энэ би илүү тийм залуу хүн охтуудтай ажиллах жоохон тустай.
За. За. Яагаад дуртай юм бол? Гүг байна. Байна шүү. Залуухан охтуудтай тий яагаад ажилладаг? Одоо жоохон юм настаас дээр өвчнөр амгүйхан аштай. Жоохон бүрэг хавчтай. Тэгээд нэг 20 орчим насны 20 жоохон гармаар ер нь жоохон залуу хүмүүс болохоор илүү ийсдэг тэгээд бүрэг аштай гэдэг. Гэтэ яах вэ гэлөө? Яг би. Баата хоёрын доо амар бүдэг юм ээ нөө та яри. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Бас гоё тийм зөвлөд хэлсэн бас баярлалаа тий. За түшигч хаалаа манд гэсэн байна. Таньдаг хүн дээрээ л ажил очихгүй бол байнга л тийм байдэн штэ. Хээ. Манайхан ер нь вээгүү санагдаг штэ. Ялангуяа нөгөө өөрсдийгөө шонхор гэдэг Исааныхын зарим залуус нь сайхан байд юм оо гэсэн шүү. Шонхор гэдэг нь одоо юу юм бол? Яг одоо цайн л хийж байгаа юм болов уу? Зөв. Мундаг л гэсэн утгаар юм болов уу? Тухайна суурийн маань Монгол хүн байна да бие биентэйгээ сайхан минь тустай байвал сайхан штэ гэсэн байна. Эркаиг маань Тухайна суурийн маань өнөөдөр төрсөдөр нөх шиг өсөж хэдүүлээ баяр. За айдооны. За баяр үргээд тухайна суурий дээ. Манай бас байнгын сонсогч тухайна суурийн маань өнөөдөр төрсөдөр нь харагдчихсэн шүү. Тэгээд бас ямар гоё төрсөн. За эркаиг маань би настай гэхдээ ямар ч муухай ааш байхгүй шүү гэсэн байна шүү. Эркаигтэй маань хамт ажиллаарай бүгдээр. Очроод мөнгө цэцэг маань би лав хамаг сайхнараа ханддаг гэсэн байна шүү. Нэрээ бас тэглэх багт одоо 20-с 20 настай биш байлаа гэдэг тийм байх юм бол одоо юу болох юм те? Ер нь сайхан ааштай хүмүүс маш их байгаа шүү. Тэгээд яг тэр хүнэл болох хэрэгтэй юм шиг байлээ. Залуухан хүмүүстэй гарсан шиг зарим нь бас хэцүү хүмүүс байна. Тэг яг нөгөө хүнээсээ шалтгаалаад өөр байдаг юм шиг байна. За ингээ нэвтрүүлэг өндөрлөх хугацаа маань хэдийн болсон байна. Хэдүүлээ нэвтрүүлгээ сайхан Тухайна суурийн төгссөн өдрөөр өндөрлүүлж явах шиг байна шүү дээ тий. За тэгээ бит хоёртай хамт байсан сэтгэл үлдээсэн холбогдсон сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээд бит хоёр бол удахгүй дахиад 50 минутын цаг болгоно гэсэн 50 минутын лайв болон оройн 20 цаг 15 минутын Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгийг та бүхэндээ уулзсан. Өнөөдөр бол манай бичлэг Чимбаах бэлдэн гоё сонирхолтой бичлэг бит хоёр бэлдэнэ. За тэгээд нэвтрүүлгийн шууд эфирт хөтлөгч Чимбаат болон хөтлөгч Чансалд болон найруулагчаар ганцлагнаар ажилласан байгаа. Удахгүй дараагийн 50 минутын лайв бол оройн 20 цаг 15 минутын Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Тэр баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажлагч Эрүүл Бууз. Хинбэ? Сайн байна уу? Эрүүл Буузны хүргэлтээс явж байна. Бууза, минь дөө хаалгаан дурсан баха. Андуур өгөө ихчээ. Танай хүү Солонгосоос захиалга өгсөн байна. Хүй манай хүү юу? Тэгж бас болд юм уу? Тэглгүй яах вэ? За энд үхрийн махтай сүултээ бууз, бас сүулгүй бууз, мөн хоньны махан бууз шинээр байгаа шүү. Эрүүл Буузыг сонгосонд баярлалаа. За баярлалаа. Алс хотын Солонгос улсаас Монголд байгаа хайртай дотны хүмүүстэй амттай чанартай бууз захиалга боломжтой боллоо. Та Facebook-ийн хайлт хэсэг дээр Эрүүл Бууз гэж бичээд чатаар захиалга өгөөрэй. Мөн 9985 33 тэг 3 дугаард өгч болно. Гэрийн чанартай гэрийн амттай Эрүүл Бууз. Нэвтрүүлгийн хамтран ажлагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг сага юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Үгүй ээ. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 өнөө бүрийн лав гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүй тийм үү? Тэднийх дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөрвүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөнгийн санаа зовлтгоо. Монголдоо бас хүргэлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа MN Post Cargo-оор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны B1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99. Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варета чуулган ардалт 2 давхар Саарл офис байдаг юм байлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрөө MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ баярлалаа.